Тэртех 1951 онд Монгол хэлний үгийн санд депо гэдэг богинохон бөгөөд сонсголонтой үг орж ирэн төмөр замын хүчит техник, зүтгүүр, вагон, тэдгээрийн үйл ажиллагаа, техник технологиг эзэмших анхны монгол ажилчин хамт олныг бий болгон тулгын галаа ноцоон эхэлсэн. Депо гэдэг энэ Франц үг нь төмөр замын тээврийн вагончдын ургийн овог гэж болох юм а. Улаанбаатар төмөр замын даргын тушаал шийдвэрээр 1951 онд Зүүн Хараагийн Провозын депогийн дэргэд ачааны вагонд салгалттай засвар хийх мастрын газар байгуулагдсан бөгөөд уг газар нь автотормсын засварчин, токер, мужаан, гагнуурчин, бригадын дарга зэрэг 34 хүний бүрэлдэхүүнтэй вагоны аж ахуйн анхны нэгж байлаа. 1951 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар төмөр замын даргын 672 тоот тушаалаар уг газарт ачаа суудлын вагонд хугацаат засвар хийх үүрэг өгөгдөж 1951 оны 11-р сард ачааны 15 вагон, суудлын 2 вагон, 12-р сард ачааны 22 вагон, суудлын 2 вагонд засвар хийх төлөвлөгөө өгснөөр Улаанбаатар төмөр замын хэмжээнд ачаа ба суудлын вагонд хугацаат засвар хийх суурь тавигджээ. 1951 оны 2 сарын 1-нд Зүүн Хараа өртөөнд депо байгуулагдаж, тус депод Провозын аж ахуй, ачааны вагоны засварын аж ахуй үүссэн ийм түүхтэй. Энэ өдрийг бол бид нар одоо вагончдын анхны бий болсон түүхт өдөр, вагоны анхны нэгж байгуулагдсан ийм өдөр гэж ингэж тэмдэглэдэг. За тэнд бол 34 хүний бүрэлдэхүүнтэй ачааны вагонд салгалтаа засвар хийх ийм хэсэг зохион байгуулагдаж манай үйл ажиллагаа ихсэн түүхтэй. 1952 оны байдлаар Улаанбаатар төмөр зам нь ачааны 396, суудлын 19 вагонтой байсан бөгөөд 1953 оны 1-р сараас автотормсын тоног төхөөрөмж засварлах цех байгуулах ажил хийгдэж эхэлсэн ба 1954 оны 5-р сараас автоугсрааг засварлаж эхэлсэн нь нэгэн шинэ ажлын эхлэл байжээ. Улаанбаатараас замын үүд хүртэлх зам ашиглалтанд орох бэлтгэл ажил хангагдсны дараа вагоны аж ахуйг удирдах мэргэжлийн хилтэлс зайлшгүй шаардлагатай болсон тул 1950 онд байгуулагдсан хөдлөх бүрэлдэхүүний аж ахуйн албанд харьяалуулан вагоны аж ахуйн хилцийг байгуулсан байдаг. Тэр цаг үед Сүхбаатар, Зүүн Хараагийн техник үйлчилгээний газар, Дархан, Мандал дахь техник аюулгүй пункт ашиглалтанд орон ажиллаж байлаа. За ингээд хөдлөх бүрэлдэхүүний албанд вагоны аж ахуй, Провозын аж ахуй, эрчим хүчний аж ахуй харьяалагдаж ажиллаж байгаад 1956 онд тус аж ахуйн албанд вагоны хэлтсийг анхлан зохион байгуулж вагоны аж ахуйн мэргэжлийн удирдлага Улаанбаатар төмөр замын удирдах газар үүссэн түүхтэй. 1956 оны 1 сараас Улаанбаатараас замын үд хүртэлх төмөр зам ашиглалтанд орсноор Чойр, Сайншанд, замын үүдийн техник үйлчилгээний газрууд, замын үүдийн механикчсан засварын газар болон Майн, Хар айраг, Улаан улдах техник аюулгүй пунктууд ашиглалтанд орж, вагоны аж ахуйн албан нэгжүүд нэмэгдэн, вагоны хилцийн хариуцах ажлын хүрээ өргөжсөн байна. Вагоны хилцэн аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлэх, вагоны аж ахуйн ажилчдыг сургах, заавар дүрм орчуулан боловсруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байсан нь архивын материалд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мөн ачааны вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх зорилгоор үүшингийн тос солилгоо ба тоормсны засвар хийх төлөвлөгөөг техник үйлчилгээний газруудад өгснөөр энэ ажил цаашид уламжлал болон жил бүр хийгдэх болжээ. Энэ нь сүүлийн үед вагоныг улирлын тээвэрлэлтэнд бэлтгэх техникийн үзлэг болон одоо хүртэл мөрдөгдөж байна.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа вагоны аж ахуйн албан Улаанбаатар төмөр замын суур бүтцийн өөрчлөлтийн хүрээнд вагоны засвар ашиглалтын ажиллагааг зохион байгуулж, тээврийн үйл ажиллагаанд шаардлагадах техникийн гэмтэлгүй вагоноор хангах зорилгоор 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А35 тоо тушаалаар вагоны аж ахуйн албыг дахин шинээр зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө түүхт 20 жилийн ойтойгоо золгож байна. (2025) оны байдлаар вагоны аж ахуйн албан 17 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжсөн бөгөөд дарга, ерөнхий инженер, орлогч дарга, инженер техникийн ажилчид, диспетчерийн орон тоотойгоор вагоны засвар ашиглалтын ажлыг төлөвлөлт, зохион байгуулалтаар бүрэн удирдан, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байна. Энэ 20 жилд бид олон ажил хийж, үр ашиг нь бол Улаанбаатар төмөр зам вагончтой бол үртээсэн. Галтрагны техник нэвтрүүлгийг, хүчин чадлыг сайжруулахын тулд бид нар техник үйлчлэгийн газруудын үзлэгийн мөрийг уртасгах, техникийн үйлчлэгийн газрын үзлэгийн найдвартай ажиллагаа, үзлэг хийх технологи хугацааг богиносгох, Улаанбаатар төмөр замын тээврийн нэгдсэн технологи вагоны аж ахуйн албанаас оруулж байгаа ажил үйлчлэгээ боловсронгуй болгох чиглэлээр олон ажил хийсэн. 20 жилийн хугацаанд хийсэн 20 томоохон бүтээн байгуулалтаас дурдвал 2006 онд салхит техникийн үйлчилгээний газрын барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Улаанбаатар төмөр замын бүх ачааны вагоны тоормсны ширмэн шавхагчийг тооцоо судалгааны үндсэн дээр хуванцар шавхагчинд бүрэн шилжүүлсэн технологийн шинжилэл хийгдсэн. 2009 онд Улаанбаатар төмөр замын даргын 7 дугаар сарын 14-ний өдрийн А117 тоот тушаалаар вагон ашиглалтын депог шинээр байгуулсан. Доншен компани хүсэлтээр түүхийн нефт тээвэрлэх 42 цистерн вагоны савыг дулаалах төсөл боловсруулж ВЧД-г хэрэгжүүлсэн. Дархан 2 вагон засварын газарт ачааны вагоны дэвшний бүх төрлийн засвар, чингэлгийн их засвар хийх технологиг нэвтрүүлсэн. 2010 онд ачааны вагон тэрэгэнцрийн хажуу арлын илэгдлийг бууруулах зорилгоор тусгай хуванцар хавчуулгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. 158 хагас вагон 2014 онд 293 хагас вагонуудыг тус чингэлэг тээвэрт зориулан өөрчлөн тоноглож ашиглаж эхэлсэн. 2011 онд зам тээвэр барилга хот байгуулалтын яам буюу одоогийн зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани, Болд төмөр Ерөөгөл хувьцаат компаниар хамтарч вагоны мэргэжилтнүүдийн анх дахуар уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. 2012 онд Багнуур техник үйлчилгээний газрын байрыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Дархан 2 вагон засварын газар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ээж бүрэн сургалтын танхимыг тогтчулж ашиглаж эхэлсэн. Замын үд дах салгалттай засварын газарт механикчсан хөдөлгөөнт баригдтай болгон ажиллаж эхэлсэн. 2013 онд Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны санаачилгаар оюу толгой хувьцаат компани, Сэлэнг аймгийн хөдөлмөрийн бирж, Улаанбаатар төмөр замын вагон аж ахуйн алба, зүүн хараадах ачааны вагон засварын депо, Улаанбаатар төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч вагон үзэгч засварчны мэргэжил олгох сургалтыг анх удаа 3 сарын хугацаатай зохион байгуулсан. 2014 онд ачааны вагоны хос дугуйн дэлний илэгдлийн эрчимжилтийг судалж, их илэгдэл үүсдэг хэлбэрийг тодорхойлж, их засвар, дунд засварт орж байгаа ачааны вагоны хос дугуйны дэлний зузааныг 30 мм, мөөрний нэмгэрэлтээр шаардлагадах хос дугуйны дэлийг 28 мм-ээр тус зорж хэрэгжүүлснээр ачааны вагоны хос дугуйны насжилтыг 4 жилээр уртасгаж, эдийн засгийн хувьд томоохон хэмнэлтийг гаргасан. Сүхбаатар, Толгойд, Улаанбаатар,
Багнуур, замын үд техник үйлчилгээний газруудад хийн суурин төхөөрөмж суйрлуулснаар гал тэрэгний тоормсны ажиллагааны найдваржилт сайжирч, элчит тэрэгний халуун зогсолтыг бууруулсан эдийн засгийн томоохон үр ашгийг өгсөн. 2015-аас 2017 онд Хос дугуйн угсралт их засвар хийх төслийг амжилттай хэрэгжүүлж 8627 квадрат метр талбайтай үйлдвэрийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсны сацуу гадны зах зээлээс худалдан авч вагоны засварт хэрэглэдэг вагон өргөх домкрат, вандан болон консоль кран, олон төрлийн хийм болон тосон шахуурга зэрэг 42 төрлийн тоног төхөөрөмж, эд ангийг өөрсдөө үйлдвэрлэн суйрлуулснаар 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж гадаадад явуулж хос дугуй засуулах ажил, гадаадаас шинэ хос дугуй худалдан авах зэрэг зардлуудтай харьцуулсан тооцоогоор Оросын улбаны улсын Росток, Техноботум, бүгд наримдах Хятад ард улсын Тайда машинери компаниудтай хамтран тоног төхөөрөмжийг импортоор худалдан авч төмөр замын тээврийн бүх төрлийн вагон, зүтгүүрийн хос дугуйг дотооддон угсарч их засвар хийдэг цехийг 2021 онд байгуулж ашиглалтанд оруулснаар 7.3 тэрбум төгрөгийн өртгөө нөхөж 7.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан. 2022 онд анхны хос дугуйг эмхлэн угсарч байсан бол 2024 онд хөдлөх бүрэлдэхүүний 2000 дахь хос дугуйгаа угсарсан түүхт амжилтын эзэд болсон юм а. Дотооддоо ачааны вагон угсрах төслийг 2016 онд эхлэн 2017 онд ачааны вагон угсрах туршилтын цех байгуулан Монголд анх удаа 32 жил ашиглах ашиглалтын хугацаатай МВХ 72 техник засварын шин төрлийн ачааны 5 вагон угсарч ашиглалтанд оруулсан. 2003 онд Сайн шанд техник үйлчилгээний газрын барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулан ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулсан. 2024 онд тус цэхэд вагоны твшаарлын бүх хийцийг дотоодын төмөн төмөрт компанитай хамтран Монгол улсад үйлдвэрлэн ачааны хагас вагоныг угсарч Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойн хөдлөх бүрэлдэхүүний парадад оролцуулсан. Зүүн хараадах ачааны вагоны засварын депон үйл ажиллагаагаа олон улсын стандарт шаардлагын хэмжээнд хүргэх зорилт тавьж, удирдлагын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, төгөлдржүүлэх чиглэлээр ажиллаж, удирдлагын тогтолцооны ISO 9001 2016 стандартыг 2017 онд үйл ажиллагаанд нэвтрүүлэн 2023 онд 3 дахь удаага стандартчлал хэмжил зүүн газраас магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон. Мөн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ISO 45001 стандартыг 2023 оноос нэвтрүүлэх зорилт тавьж, 2024 онд үйл ажиллагаанд нэвтрүүлсэнийг стандарт хэмжил зүүн газраас баталгаажуулан гэрчилгээ олгосон байна. Вагон ашиглалтын депон 2020 оноос удирдлага менежментийн тогтолцоо ISO 9001, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ISO 45001, байгаль орчны ISO 14001 стандартуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр зорилт тавьж, 2024 онд ISO 9001, ISO 45001 стандартыг хэрэгжүүлэн стандарт хэмжил зүүн газраас баталгаажуулан гэрчилгээ олгосон байна. 20 жилийн яваа тэмдэглэл өнгөрүүлж байгаа вагоны аж ахуйнынхаа нийт удирдлагуудад зөв ахмад боордуудтай нийт вагончдод албаны түүхт 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 25 онд бол вагоны аж ахуйн түүхт 25 жилийн хувь тохиож байна. Ингээд нийт үе үеийн вагончид ахмадууд та бүгд түүхт 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За вагоны аж ахуйн нийт ажилтнууд мөн өндөр настан вагоны аж ахуйн албаар овоглон ажиллаж байгаа нийт албан агч ажилтан та бүгдтэй түүхт вагоны аж ахуйн 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Вагоны аж ахуйн хамт олондоо олон мэргэжил нэгт нийт вагончдод 20 жилийн ойн мэнд дэвшүүлье. Энэ 20 жилийн ойн усган дээр нийт вагончдод, нийт төмөр замчдаа ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан мохны хүсье. Өнөөдөр вагоны аж ахуйн 20 жилийн хүрэн тэмдэглэж байна. Ингээд нийт төмөр замчдаа, хөрвийн вагончдаа вагоны аж ахуйн байгуулагдсан 20 жилийн баярын мэндийг өргөжүүлье. Өнөөдөр манай вагоны аж ахуйн
дахин үүсгэн байгуулагдсан 20 жилийн ойн баяр болж байна. Ойн баяраа тохиолдуулж нийт үе үеийн вагончид Ахмад үеийнхэн та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд өнөөдөр энэ 20 жилийн ойгоо тэмдэглэхийн баярыг тохиолдуулан нийт Улаанбаатар төмөр замын хаан толон вагончид та бүхэндээ Оны аж ахуйн албаны удирдлага хамт олонны өмнөөс баярын мэнд дэвшүүлье. За вагон гэж энэ бат бөх тээврийн хэрэгслийн эзэн болж энэний техникийн хэвийн үйл ажиллагааг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах энэ хөдөлмөрт өөрийнхөө оюун сэтгэл, мэдлэг чадвар, ажилд хандлах, сайн хандлагаа зориулж байгаа нийт вагончдод баярын мэнд дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бидний ажил үйлс өөдрөг амжилттай байх болтугай. Хамт олон 20 жилийн хэмжээний хүрээнд Ачааны 3411 дугаар галтрыг 62 словны урттай ийм галтрыг нэрэмжит болгон аялуулж байна. Уг галтрыг манай Ичээ 2-ын Ахмад машинчаар 29 жил ажиллаж байгаа. Цогт маань авч аялуулж байна. Ингээд цогттой аялал нь амжилттай байх болтугай гэж албаны хамт олонны сэтгэлийн бэлэг вагон үзэгчийн нэрэмжит галтрын албыг хатуулъя. Эзэмшсэн мэрэгжилээрээ бахархан хөгжлийг дархалж яваа мэрэгжил нэгт нөхдөдөн хөгжлийн эрэнд амжилттай ажиллаж амьдрахын ёроолыг дэвшүүлье. Вагоны аж ахуйн албыг үүсгэн байгуулагдсанаас эхлээд өнөөдрийн хамт олон болон төлөвшөх суурийг тавилдсан ахмадуудаа үе үеийн вагончдод ирээдүйд бидний үйл хэргийг үргэлжлүүлэх эдгэр залуу ажилтнууд та бүхэнд 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн эрүүлэнхийг хүсэн өрөөе. Бидний үйл хэргийг үргэлж дэмжиж гიშгэх шат дамжих гүр болж өгдөг үе үеийн замын захиргаа, албаны удирдлагууд, инженер техникийн ажилтнуудад ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөе.